ямар байдаг над чи нам хонд. За тэгээд үгээрээ Соломоны дун гэдэг намыг гаргая. Соломоны дун 5 дугаар бүлгийг бүгдээс мэдэр суралцъя. За би та бүхэнд уншиж байна. Би 2004 оны орчуулгатай байгаа шүү. Гэтэ ирэн гайвах. Дүүмийн сүрд өсгөөний би зэрлэгтэй ирлээ. Өөрийн нэрийг би архилан өндөртнийхээ хамт цуглууллаа. Би зүгийн сахигнгаа би балтай хамт идлээ. Дарс зүгэж би уулаа. Эдцгийн амдуудаа ууж хөрцөө амраг хайртуудаа. Сүрд өсгөө. Би унтаж байсан боловч зүрхмэс рүүн байв. Дууч хайрт минь тогшин дүү минь хонгор минь надад онгойлгооч. Тагтаахан минь төгс нэгэн минь учир нь миний толгойн шүүнэр туус минь шөнийн жигт нарчээ. Би дан дэглээ тайлчсан болохоор яаж түүнийг дахин өмсөх вэ? Би хөлөө угаачсан болохоор дахин хэрхэн хэрдүүлэх вэ? Хайрт минь төгжөө рүү гараа сунгасан сэтгэл минь түүн рүү тэмүүллээ. Хайрттай би онгойлгох хоромслоо. Төгжөөний баруун дээрээс минь мир, хуруун дээрээс минь мирийн шингэн тусалж байв. Би хайрттай онгойлголоо. Гэвч хайрт минь цааш иргээд явчихсан байв. Түүнийг ярихад зүрх минь түүнийг хүсэн чинь тэмүүлв. Би түүнийг хайлаа гэж олсонгүй. Би түүнийг дуудлаад тэр надад харуулсангүй. Хотыг тойрох харуул намаа болов. Тэд намайг зөвхөн шахтууллаа. Хэрвээ манаач нар толгойн алчуурыг минь надаас авч хаяв. Иерусалимын охтоо хэрв та нар миний хайртыг олох аваас түүнд та нарын хэлэх юмны чинь талаар би танаас тушаая. Учир нь би дурлалтаа шаналжээ. Тэгвэл тэрийсний үедлээ залбирцгаая. Эзэмнээ тав хэлж өгч, ариун сүнс минь тав харуулan ойлгуулж өгч, өөрийнхөө үгээр дамжуулан та биднийг синхруулж өгч, сэхэрүүлж өгч, үгээрээ дамжуулан заан сургаж өгч, засан залруулж өгч, үгээрээ дамжуулаад та намааг өөрчлөж, та миний гэр бүлийг өөрчлөж, үгээрээ дамжуулаад энэ харанхуй нийгмийг гэрэлтүүлж өгч. Есүс нэрээр. Амен. Тэгээд Соломоны дуу гэдэг номны энэ хэсгээр нэгэн гэр бүлийн тухайд өгүүлж байгаа. Тэгээд сүт ба залуу гэж хэлчихсэн. Эрэгтэй эхлээд яриад дараа нь эмэгтэй ярьж байгаа нэг хэсэг энэ дээр гарч байна. За энэ дээр сүт залуу эхлээд юу гэж хэлсэн бэ гэвэл дүү минь энэ 13-ны орчуулган дээр болохоор дүү дээр минь гэдэг хэлсэн. Нөгөөний орчуулган дээр төрсөн дүүгээс нь илүү төгс сонгор амраг минь хэлчихсэн. Энэ хандлага бол юу гэхээр зэрэг бид нар өнөөдөр хүмүүс бие биенийг хараа тэ хонгороо гэж дуудаж байгаа шиг одоо тийм тухайн үед байсан тийм хэллэг байна гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгээд одоо хайртай эмэгтэйгээ тийм үү хайрт сүлгээ эхнэрийгээ юу ч бодсон дүү минь дүүдээ хэн минь гэж өхөрдөг байж бас татаах минь гэж. Тэгээд энэ залуу хасын хоорондын хайр сэтгэлийн тухайд өгүүлж байна.
дүү минь сүйтгэсгүй минь цэцэрлэгтэй би ирлээ. Өөрийн мэрийг би анхлын үнэртнийхээ хамт цуглууллаа. Зүгийн сархингаа би балтан хамт идчихээ дарс сүгэж уучсан. Тэгээ амраг хайдууд минь гэдэг. Энэ залуугийн хандлага эхний хоёр эхний ишлэл дээр бол гарч байгаа. Нэгдүгээр ишлэл. Энэ залуугийн хандлага ер нь ямар байсан бэ гэдэг талаар энд өгүүлж байгаа. Залуу нь энэ залуугийн сэтгэлийг ингээ харах юм бол яаж юм бэ? Тэр эмэгтэйтэй гэрэлсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгааг бид нар олж харж байна. Үнэхээр сэтгэл хангалуун. Үнэхээр сэтгэл бүр дүүрэн сайхан тэрэндээ үнэхээр бахалтай. Тэгээд эхнэрийнхээ төлөө гэр бүлийнхээ тэжээгийн төлөө тэр талбай дээр тариа талбай дээр ажиллаж байгаа. Тэр баяр хөөртэй сэтгэлээр ажиллаа хийж байгаа энэ залуугийн тухай энэ нэгдүгээр ишлээс эхний хэсгээс бид нар олж харж байна. Та баяр хөөртэй сэтгэлээр ажил хийж байгаа тийм хүмүүс анзаарч хардаг үстэй. Шалгаасан ч гэсэн энэ шалган дээр баяр хөөртэй байх болтугай. Шалгаасан ч гэсэн энэ шалган дээр явсан хүн болгон эзнийг аврагч эзэн минь гэж мэдэх болтугай гэдэг. Ингэж шалгаж байгаа цэвэрлэгч харуулж ирсэн байна. Ямар ч ажил хийсэн та нар эзэн хийж өгч байгаа тийм сэтгэлээр хийгээрэй гэж Библи хэлдэг. Энэ залуу болохоор эзэн хийж өгч гэхээс илүүгээр би бүр их нэртэй бүр хайртай хүнийхээ төлөө би ажиллаж байна. Тэгээд өөрөө тариа талбай дээр ирэхдээ өөртөө хоол хүнсийг бас базаараад ирчихсэн. Бас сүм авчирсан. Тэгээд зүгийн мал сархиныг аяадээ. Тэгтээ хүртэл үргэлжийн залуугийн толгойд юу орж ийн юм? Нөгөө ихнэр нөгөө сүлсгүй л дараа. Зөвхөн түүний тухай бодлого толгойд нь эргэлдэж байгаа. Ийм байдал харж байна. Тэгээд Монгол толгойд 100 орчим гэдэг нэг нэвтрүүлгүүд байдаг шүү дээ. Тэрэн дээр төрийн саяхалдаг зохиолч Сэрэнгийн гарсан ба ярьцлага өгч байсан. Би миний сонирхлыг аюул татсан л дээ. Тэр юу гэхээр зэрэг багшийн дэс сургууль төгссөний дараахан тэр залуухан багшийг улс төрийн төвчөө говьлтай амьд хэлгээсэн. Тэгээ тэр багшилсан. Тэгсэн чинь өөр хамт 2-3 багш хэлгээсэн нэг орс юм хэлтэй гэсэн. Ойл яг тэр нэртэй. Тэгээд тэр орсууд нэг холмостой байдаг шүү дээ. Тэгээд ухааны алдаглаа ойлоо дурлсан байна. Гасан байна. Тэгээд тэр холмосны хүртэл айтайхан нэртэй санагддаг байсан гэж ярьж. Тэгээд орой болохоор тэр сумын клубтыг аймгийн клубтыг таац болно. Тэгээд нийтийн бүжиг нөгөө энэ сугруу ингээд хуруугаа хийчихдэг. Тэгээд орой жугаа зүгмаа тэр бүжиглээд хуруу нөгөө сугамд нь дүрээсдэг. Тэгээд шүн гэртээ ирээд яадаг хэрэг шүн ч үнэрлээ хондог. Хайр гэдэг бол юм. Тэр ухаанаа алцлаа дурлахаар нэг техникийн бодис хийж болж. Тэгээд юу хааж нэг явчих. Зөвхөн тэр хүний тухайд бодож байна. Амнаас гартал тэр хүний тухай яриа. Юм тэгээд тэр хүнээс нь өөр дээд юм байхгүй. Алтаан хүртэл гоё харагддаг байна. Муугаа тэр байшин шивэн хүртэл гоё нэртэй. Алтаан хүртэл гоё таалагдах. Стомонтристолаг. Тэгээд романтик хайр бол энэ бол дуустдаг юм аа. Гэрэлсэн тэр өдрөөс романтик хайр дуустдаг гэсэн тийм үг хэллэг байд. Тэгээд яг өөр харилцдаг байхгүй. Бодит хайр. Бодит хайртай нэг хэдэн жил нүүр тулан уулзсны дараа, тулалцсны дараа, тэнцсны дараа амар тайван хайрыг олдог. Энэ амар тайван тэр хайр дээр амьдрал бол тогтдог байна. Амьдрал бол тийм романтик хайр дээр тогтдог шүү дээ. Олон хүмүүсийн романтик хайр нь алга болчихоор би хайр муу байсан байх. Ингээд салах гэдэг. Тэгээд энэ залуугийн дурлал бол яг ийм шилтэндээ байж. Гэхдээ ямар ч байсан гэрэлсэн байгаа нөгөө шүн ингээд ажиллаа тараад гэртээ ирж шин. Тэгсэн чинь ихнэр нь хаалгаа тайлахгүй байгаа тухай дараагийн хэсгээс өгүүлж. Би унтаж байсан боловч зүрхмээ сэрүүн байна. Одоо ихнэр нь ярьж байгаа байхгүй. Ихнэр нь нөхөрөө шүн өдөржингөө ихнэрийнхээ төлөө ажиллаад би хичээж ажиллах хэрэгтэй. Би гэр бүлээ хичээх хэрэгтэй. Би ихнэрээ бусад энэ тасганы бүхэл эмэгтэйчүүдээс илүү авч явах хэрэгтэй гэсэн ийм хүсэл мөрөд зэрэгсээр дүүрэн ажиллаж байгаа учраас маш их ажиллаж байсан. Маш их хичээж байсан, маш их чармааж байсан. Тэгээ хүрээд ирсэн чинь ихнэр хаалгаа тойлоод утсан байсан. Яг эмэгтэйчүүд чинь харанхуй сайдаг болохоор хаалгаа догноо тойлоод унтлаа. Тэгээд ингээд хүлээгээд хичээсэн. Тэгсэн чинь ингээд хаалгаа төгссөн. Эхлээд уг нь энэ залуугийн хандлагыг харах юм бол аюу айтайхан тогсож байгаа ихнэр маань битгий ч очиж байгаа гэсэн.
хандлага эндээс харагдаж байна. Би унтаж байсан бол зүрхмэн сэрүүн байна. Дууч юм. Хайрт минь тогшид дүү минь ээ. Хонгор минь ээ. Надтай хонгоолгооч. Тагтаахан минь. Төгс нэгэн минь ээ гэж ингэж дуудаж байгаа юм. Бадгоо гэж ихтэй харснаас болоод анхандаа нэг аяагаар тогссон байж магадгүй. Тэгээд тэгсэн чинь ихнэр миний сонссон байна. Би унтаж байсан бол зүрхмэн сэрүүн байна. Та нар тийм тохиолдол байсан уу? Гэтэл унтчихсэн чигээр хаалгын хоолт дуурдаг. Эсвэл хаалгын мэддэг. За босоод амгуулах юмсан гэж бодоод байсан ч гэсэн бол тэгсэрч өгдөг. Энэ тохиолдчихсэн уу? Түүний нэмэгтэй ойлгох юм байна л гэсэн. Тэгээд залуу болгож байгаа үстэй. Дүү минь ээ, дүүдэх минь ээ, төгс нэг минь, тагтаах минь ээ. Айгу тухайн үедээ л өөрийнхөө хамгийн байдаг сайн сайхан үгээрээ тэр нэмэгтэйгээ ингэж дуудаж байна. Надтай ангаалгач. Энэ дээрээс ихнэр нь ангаалгаа. Ингэж дууж. Манай энэ яг тухайн үеийн еврей залуу байсан байна л да. Тэгээ Монголд бол яахаас юм бэ? Хөөе! Удаа! Үдчих гайхаад ирж чадахгүй яс. Саахан баах. Үдээ хоёр давс юм сонсч үгүй юу? Тэгээд ихтэй орж ирсэн. Хаамаа ядаж үглээ. Энэ залуу тийм үү? Хичнээн өдөржин ажиллаад ядаргаад ихнэрийнхээ төлөө ажиллаад хичээгээд ядаргаад бүш орой болоод хичнээн ядарч ирсэн ч гэсэн энэ залуугаас тийм уур бохимдлын зүйлс огтхонч харагдахгүй байна. Энэ залуугийн хандлага бол яасан бэ? Гэрэлсэн чинь залуу тэр хайрлсан хэвээрээ байсан. Хайрлсан хэвээрээ байсан. Хайр гэдэг бол зориулт thôi. Тэр зориулсан хэвээрээ байсан, золиослсон хэвээрээ байсан. Харин эмэгтэй бол өөрчлөгдсөн. Гэрэлсний дараа өөрчлөгдсөн. Ер нь бол хүн гэрэлцээд ер нь өөрчлөгдөж дөө. Гэрэлээс өмнө янз бүрийн яриа. Хайртай хонгор чамдаа хамар авсан ч яах вэ? Хамар байсан газар хамар наацсан ч яах вэ? Стилдүүдээ тийм яриа. Гэрэлсний дараа өөрчлөгдсөн. Гэрэлсэн хүмүүс ер нь ойлгох хэрэгтэй. Тэгээд би унтаж байсан бол зүрхмээс рүү бай. Дууч минь, хайртай онгоолгооч надад тагтайхан төгс нэг минь. Учир нь миний толгой шүүдэрт төгс минь шөнийн жигт норжээ гэсэн. Одоо энэ хичнээн удаан хугацаагаар энэ залуу үүдээ төгссөн бай гэдгийг эндээс харж байна. Шүүдэрт толгой норсон байна гэсэн. Шүүдэр хизээ буудгийг өөрөөр буудаг. Ихнэрийнхээ төлөө өдөржингөө ажиллаад оройжингөө ажиллаад ахаж явсараад гэртээ шүн дүндэрээд тогсоор өгөөд үр цалгасан. Маргааш ажилтаа. Маргааш ажилтаа очиж нэг жоохон нүдний хор гаргах хэрэгтэй. Тэгсэн чинь ихнэр нь хаалгаа тавьчихвэ. Ихнэр нь бодоод байв. За би янда яаж төгсөн бэ одоо? Би дандаа их тайлбарсан чинь яаж түүнийг дахин өмсгий бэ юу ядаргаа. Би хөлөө уучсан болохоор дахин яаж хэвтүүлэх юм бэ? Хайрт минь төвчөрөө гараа сунгасан. Амгооч болов яах вэ гэх нэг хаалганы бариулыг ингээд бүргийн талаас арай өөр байсан байна л та. Бариулыг ингээд тачгнуулаад ингээд сэрэгчгүй юмсан гэсэн сэтгэл байна. Ингээд нэг амгооч асуусан бас нэг зүтгэл бас гаргаад ингээд хэлсэн. Тэгээ хаалганы бариулыг ингээд тачгнах тэр чинь мэн за босё. Юу босё гэж хэлсэн. Тэгсэн чигсэн бас зөндөө хугацаа өнгөрсөн байна. Хайрт минь төвчөрөө гараа сунгасан миний сэтгэл түүнрүү тэмүүллээ. Миний бүх одоо дотор ихтэн минь түүнрүү тэмүүллээ гэсэн мэлээ. Бүх дотор ихтэн минь бүх сэтгэл дотор минь бүх тэмүүллээ. Одоо нэг хайр санаж байгаа байхгүй. Бүгд оголохгүй болохгүй шүү. Хайртай онгоолохоор бослоо төвчөөний бариул дээрээс гар дээрээс минь хуран дээрээс миний шинэ тусалж байгаа гэж. Яг тэрний эмэгтэй чинь ингээд дам дээр ингээд өмсөөл энэ эрэгтэй энэ эмэгтэйгээ яаж одоо ямар их хайрлж ямар их аз жаргал өнгөөж бэлхүүлж байгааг одоо эндээс харж байна. Ямар сайхан хувцас өнөр өмсөөл орой унтах болгондоо хөл мөлөө усан дураар тийм үү. Тэр чинь бас нэг ус тийм эмэгтэй газар мөн билүү биш үү? Та нар мэдэх баг. Тэгээд хаалганы бариул дээрээс гараа ингээд онгоолгох гээд ингэсэн чинь яасан бэ? Хороноос юу тусалж ирсэн бэ? Мэрийг шийдэн тусалж байгаа.
Миний ингээд орой унтахтаа ингээд дүүр бүрээ тусалдаг ш. Тэр ихтэй яасан бүгд би ингээд тусалж ш. Тэгтээ одоо яаж тусгаар гэдэг юм бол уг нь тусалж нэг туслаад байна гоо да. Бүр тустай байна дотор хитэж яваад гарч ирсэн хүнээс ер нь бол гэж тусал байсан. Тэнгээс юу үеч юм бол энэ залуу ихтер тус чинь ямар үнэтэй бэ? Нэг жоохон нэг Есүсийн хүлд асгаал гэсэн чинь дагалдагчны боо болоод бүр босоо гарахад төгсөн байсан. Тэр үнэтэй авилга үнэртэй тэр тосыг гişнээ олон жил брааж яаж цуглуулж ямар үнэтэй байдаг вэ? Тэгсэн чинь тэр ихтэй яаж юм? Ерөөсөө ямар хэлсэн байгаа юм. Тэр ихтэй бол хайраар бол хууч нэг нөхөр болж. Харин энэ нэг ихтэйг нөгөө сэтгэл нь бол ерөөсөө тэрэндээ бүр дасцсан байна. Энэ бол гэр бүл нүглээ. Гэрлээс өмнө хайртай дуртай хатаастай үдээстэй байлгүй. Амар юм ярьдаг мөртлөө гэрлэсний ханараа бол өөрчлөгддөг. Энэ бол нүгэл баг. Ер нь хүмүүс өөрчлөгдөв. Итгэж хүн ч гэсэн энийг бодох хэрэгтэй. Юу гэхээр зэрэг би хайртай онгойлуулсан. Гэвч хайртны эргээд явчихсан байх. Түүнийг ярих зүрхний төлөвөө тэмцсэн юм үү? Түүнийг би хайлаа гэж олсон бай. Түүнийг би дуулаа гэж надад хариулсангүй. Ингээд нөхөр нь яваад өгсөн. Мэдээж бол энэ салаад явсан гэж хэлээгүй л дээ. Маргааш ажилтаа учраас нүднийхээ хорыг нэг хоёр хүн цаг чигсэн. Нүднийхээ хорыг гаргаад гаргаараа нэг зайлшгүй газар ороод уудсан байх л та. Тэгээд нөгөө чинь хай хазраач зүг болж хайхгүй маа. Нөгөө сарпантагаар дэмэн дихээр тавиад ингээд хотын харуулаад хараад миний нөхөр хараа байсан. Ингээд явж байгаа шүний харуулуудад баригдсан. Хэрвээ харуулууд юу гэсэн? Бүр хотоос хотын зах хүртлээ нөгөө чи хараа. Хотоос гарч харна гэдэг чинь. Уг нь бол тэгэхгүй шүү дээ. Хотоос гарч хараа. Тэгсэн чинь яасан бэ? Хэрвээ харуулууд нөгөө тийш хулгайч дээр ч одоо юу гэж бодсон. Нэг ажилттай юм харагдсан гэсэн нэг цагаан сарпантаа би бүр ингээд тос ялчихсан. Тэр хүн ингээд нөхөр минь хааваа гэж шүтүүд яваар би үлгэрч юм уу эсвэл хулгайч гэж одоо эсвэл мэдрэг мөдө юу ч бодсон. Ямар ч гэсэн цохоод гинтэйсэн байна. Тийм байлгач. Тэгээ бид нар эндээс юу харж болох вэ гэвэл эндээс эзэн болон бидний сэтгэлийг эндээс бол харж болох юм аа. Анх бидний итгэхдээ ямар байдаг вэ? Өстө хайртай бурхан итгэхдээ ямар амарлын байдлаар дүүрэн байдаг вэ? Өстө таалц хүн болгондоо авт уусан ч такси гэж автосны буудаж байна. Өстө баруун шалгаагүй сайн мэдээ яастаа байна. Хүн юу ч дарамжижээс хамаагүй юм. Тэгээд удаа хэлсэн чи яах вэ? Яаж гэж бодож үзэж чи итгэвч үү гэсэн чи үгүй. Гэт явж ирэх биш. Энийг ихтэй шиг хүмүүс бол өөрсдөө итгэх бид нар бол харж байгаа. Хүмүүс бол өөрсдөө ч хайр гэдэг бол юу вэ гэвэл хайр гэдэг бол жингинжээж хонх бол жингинжээж тэр хонх болно. Хайр бол тэр нь үйлдэл болж иж тэр нь илэрчээж хайр болохоос биш. Хайртай гэж хэлснээрээ бол хайр бол байдаг юм аа. Тэгээд Есүс итгэх анх итгэхдээ бурхан бол яг энэ залуу шүү. Хичнээн хайрлсан ч гэсэн тэр хайр нь үргэлж ингэ хэмрээл байгаа. Хайрлсан хэмрээл байгаа. Харин хүний хайр бол яадаг вэ? Энэ сүү төсгөө шүү. Тэ? Хувирж, өөрчлөгдөж, гомдож, тунж залхуурдаг. Хайрсгээд бол ийм залхуурлал байж болохгүй юм аа. Бидний бурхантай харилцсан харилцаанд ч гэсэн ийм залхуурал байж болохгүй. Анх дөнгөж хайртай хүнийхээ захиаг уншихтаа яадаг вэ? Хайртай хүнийхээ захиаг бичсэн захиаг уншсаар байгаа чийлэлийг нөгөөх нь бүр навсаасаар ноороод түмэд нискошсон байдаг гэсэн. Одоо ч тийм захиаг байх байх л та одоо мессеж хийж чаддаг. Нэг сэрэл авцсан байдаг үз. Тийш үрчиж гандж өнгөхгүй болох л та. Маш хичнээн ажил төрөлтэй байсан ч гэсэн нэг одоо ерөнхийлөгч туслах байсан. Маш ажил төрөлтэй. Юу хүчин зохицол завд ураалсан биш. Өөр хүчнүүд гэж авах биш. Завган ушлаа ерөнхийдөө завган би бас завган гэх. Тэгшин нэг үст туурсан. Захтаа. Яа.
ягаад гэвэл хайртай эмэгтэй нэгж байгаа байхгүй. Хин чамаа тэр бусад уцад дуурсан уцыг ясаа хаачихсан. Дуурж ирэх. Тэгвэл бид нэр тэр хайртай үнийн захиа болох юм Библиэс гişнээ ханддаг бай. Анх дөнгөж итгэж явахдаа нэр шин дөрөв хүчин гал шиг ингээл уншдаг байсан бол одоо уншихаа байсан биш биз. Уншчихъя. Заны салбараа чи юу гэдэг вэ? 15 мянган гэж чинь. Тийм байгаа биш үү гэж. Хэлмээрнаа. Хайртай хүнтэйгээ хол замд явах цаг хурдан болсон. Маш хурдан. Тэгвэл Есүс Христэд итгэсэн тэр амьдрал чинь жоохон залхууртай санагдаад өдөртэй байгаа юм шиг биз. Уг ялцаалаа бүрэх ёстой энэ амьдрал. Тэгвэл энэ талаар өдөр бодцоё. Хотын харуулууд намайг олов. Тэд намайг цохиж шахтууллаа. Хэрми манаас намайг толгойн юм налчуурыг надаас авч хаяв. Эзлиймийн огтоо. Хэрв та нар миний хайртыг олох хаваас түүнд та нарын хэлэх юмны талаар би танарт тушаая. Учир нь би дуулалтаа шаналжээ. Над чи энэ малтаа дахин та нар битгий гаргаасаа гэж хэлсэн. Энэ нэмэгтэй ухаарч. Ер нь аливаа хүмүүс дандаа хожимдж ухаардаг байна. Хожимдж ухаардаг. Аливаа зүйл дандаа хожимдж ухаарч. Нэр тэхгүй яаваа гэж. Ингэж ухаардаг. Би нэг их сургуулийн төгсөлтийг юун дээр намайг нэг зураг аваад өгч гэдэг. Найз байгууллаа. Тэгээ очоод би зургийг ингээд аваад ирсэн чи. Нэг юм чихэнд дэлсэн. Одоо би ерөөсөө мартдаг. Тэр чи олон жилийн бэлдв. Тэг чи нэг ихнэр төгсөж байгаа. Нөхөр нь зайлвал ирж байгаа юм л та. Ихнэрийг төгсөж байгаа гэдэг эцэг барьсан нөхөр нь ингээд би чаваас ингээд би зогсож ирсэн үү. Тэрс аюул салхитай байсан юм чи. Мөс төгсөж байгаа. Тэрсэн чи ихнэр нь ингээд явжсэн. Ихнэр нь ингээд найзуутраа ингээд зураг бүргээ аваад ингээд зогсож ирсэн. Нөхөр миний хайр гэдэг нөхөр гэдэг нэг юм цэцэг барайгаа саргаагаад өгсөн чи тэр эмэгтэйний хэлсэн бүний чигээс одоо болчихсон байна. Тэний мөч хоёрыг нахавч үзсэн юм. Гуяатай чи төгсөж шүү дээ. Бас. Тэнийг би тэндээ сасдаг. Энэ байдлын миний амьдралд ч гэсэн тохиолдсон. Би анх их нэртэйгээ ингээд найзч захтай бид хоёр хотод амьдарч байсан. Би ингээд гудамжны ингээд цагаан утас байдаг шүү дээ. Mobifone гэдэг. Одоо би гэлээд 13 жил очив. Тэр Mobifone бид тэр жоо оройд өгүүлсэн. Уцаа ингээд яриад. Тэгэл нөгөө тэр хөдөө орны төрөө ярих чинь 300 төгрөг гэдэг шүү дээ. Минут. Тэр яваад ингээд яриад. Оо ярьж юу ч яддаг байсан. Одоо мэдгүй яриа. Тэр нөгөө уцаар юу ч хай ихтэй юм яа. Нөгөө удамжны аваад айгүй баяртай. Удаан явцсан гэдэг чинь нэг цаг байлаа бай. Нөгөө чинь сандарч ирчих. Зутаачих үү гэж бодоод юм маань ингээд зарж байгаа бохмог тань маань урдуур ингээд тавиал аянд ингээд намайг хашиж загсаа. 2 цаг яриа. Тэгээ 3 цаг яриа. Нөгөө чинь одоо би юу болохгүй. Одоо биш үү? Одоо болоо биш үү? Тэгээ би 4 цаг ярьсан. Тэгээ би гэрээснийхаа дараа гэрээснээс хойш дөрөвдөг чигтээ би нэг зүйлийг ухаарсан. Би ер нь ингэж ярьчихсан. Одоо ер нь хэр ярьдаг юм бэ? За жоох юм яах вэ? Ой нэг дуслаа. Би чи хэн болчихсон бэ? Тэгээд яг нэг зүйл хайрлаа л да. Гэхдээ тэр үед би амьдралдаа нэг зүйлийг хэлсэн байна. Миний бурхантай харилцах харьцаа чи өөр болсон байна. Их нэртэй харилцах харьцаа юм ч гэсэн өөрчлөгдсөн байна. Би ямар сүлдэр юм бэ? Би ямар сүлдэр юм бэ? Энэ зүйлийг би ойлгож байна. Тэр ер нь бурханд итгэсэн анхныхаа үйл хийжсэн анхныхаа хайрын талаас нь ер нь энэ бурхантай харилцах энэ хайр энэ сүлд залууг хайрлаж байгаа шиг тууштай байх тал дээр би хичээх хэрэгтэй юм байна. Үүний төлөө би зориулт гаргах хэрэгтэй юм байна. Үүний төлөө би золиос гаргах хэрэгтэй юм байна. Би хэрэгтэй. Ихтэйгээ би хайрлах хэрэгтэй. Жаргалтай амьдрах гэж амласан бол би амлалтандаа хүрэх ёстой. Яг л ирэх хүн амлалтанд хүрдэг үс. Би бурхныг шигсэн чэстэхээс хайрлах хэрэгтэй. Тэгээ бурхны миний төлөө хийсэн бүхий зүйлийг би сансан. Юу вэ? Тэр миний намайг хэн ч жишээ намайг сонгосон. Намайг мөхөх тавилантай байгаа тэр намайг авсан юм. Тэр намайг миний бүхэл гин нүглийг уужсан. Би хинч хийхгүй дотроо боддог
Муу хорон муу бодлууд нийгмийн гэсэн тэр мэддэг гэсэн ч гэсэн тэр намайг үчсэн. Тэр намайг өршөөс. Тэр намайг аварсан. Тэгвэл би энэ бурхан би юу хаалгах вэ? Би өөртөө бүхэл цаг цагаа түүний төлөө зориулсан чинь хангалттай биш. Өөртөө бүхэл бүгд төрөө түүний төлөө зориулсан чинь хангалттай биш. Тэр өөрийн намыг ч гэсэн бурхан зориулсан энэ надад хангалттай биш юм байна. Тэгвэл би хичээх ёстой юм байна. Гэсэн сэтгэл надад яг тэр үед төрсөн юм аа. Энийг ихнэр нөхрийн харилцаа маань надад ойлгож өгсөн. Эхнэр маань над руу яриад аль болох би буцаас залгаад илүү хурд ярьдаг болсон. Тэгээд за би хэвээ надад яриад би хол байх юм бол за одоохон би яваад очив. Гэс машинаар дахиж очиад за уцаар хийснээс ингэж ярьсан илүү дээр шүү дээ. Одоо шинэ бүр амар болчихсон тэгэл одоо Wi-Fi байвал нөгөө видео колл хийж чим бүч юм байна. Тэгвэл бид өнөөдөр энэ талаас юу сурах вэ? Уильям Джеймс гэдэг Австрийн төр нийгмийн зөвлөлтөн байсан. Тэр хүнээс нэг сурвалжлагч нэг өдөр асуусан. Та яагаад ийм урт төстэй байд юм бэ? Таныг ингээ хараад таны залуу цагийн зураг, дунд насны зураг, өдөрт насны зураг бүгд урт төстэй байх юм аа. Та яагаад төсөө өөрөөр асуудаг юм бэ гэсэн. Энэ миний хайраас байсан юм аа гэж хэлсэн. Миний хайраас байсан юм аа. Яасан бэ гэсэн чинь би яг нэртэйгээ танилцаад сүйтэйгээ танилцж байгаа үед би дэлгэнчтэй байсан учраас энэ дэлгэнч маа тэр таалагдахгүй байсан учраас би өсөө хөргөлж гисэн юм аа. Ихтер чи яг олон жилийн өмнө асуурсан биз дээ. Тэгсэн ч гэсэн миний хайр одоо ч үгээр байна гэж тэрсэн. Тэгвэл бид нар энэ амьдралдаа нэг л зүйлийг бид нар санах хэрэгтэй. Бид нар эзнийг хайрлах хэрэгтэй. Есүс дахин амьсныхаа дараа Петрээс нэг зүйлийг асуусан. Би хэрвээ Есүсийн оронд байсан бол асуух ёстой хамгийн түрүүний үг бол чи ургана гэдээс урахгүй гэдээс яаж яагаад надаас урвал гэж би асуух байсан. Бүр хоёр film гаргаж үзүүлээд эзэн надад хоёр бисвэ таньд өгсөн чамаа шоронд төшин мөнгө өгсөн яасан. Би бол ингэж асуух байсан. Харин бидний эзэн Есүс тэгж асуугаад энд их хүчрэг байна гэж би ойлгосон. Яг нэг хүс юм аа чи намайг хайрладаг гэж асуусан. Тэр бидний тэгж ихээр хайрлсан юм чи тэр бас биднээс хайрыг авалт зохистой гэдэг юм аа. Тэр бидний өөрийнхөө амийг бидний төлөө зориуллаа тэр өөрийнхөө бидний төлөө зориулсан юм аа. Түүний энэ аварсан мөнхийн тамаас аварсан бүх зүйлийг өөрчилсөн. Ирээдүйдээ алдрын зүтэн мөнх бурхантай хамт нэгс байр суурин дээр аваач тэр бурхандаа бид нар юу хийж өгөх зохистой вэ? Бид яаж бурханы ачийг хариулах зохистой вэ? Тагаар аавч хаач яаж хариултандаа дуу муу байдаг үстэй. Ардын дуу муу байдаг үстэй. Тэгвэл тэр аварч эсний ачийг бид нар яаж хариулах ёстой вэ гэдгийг өнөөдрөөс эхлээд өдөр болгон бодцгоё. Яавал тэр баялах болоо. Яавал тэр баялах болоо. Яавал баялах. Яавал баялах. Нэг өчтөө хүмүүс тэгвэл тэнгэрт баялах болно гэж Библиэр бичсэн үү? Биш ээ. Нэг хүүхд гаргадгүй нэг эмэгтэй хүүхд гаргачвал баялах болно гэж бичсэн үү? Нэг хөчлөгтэй хүний чөлбөрийн залуу тэнгэрт баялах болно гэж бичсэн үү? Харин нэг нүгэлтэнгийн бишүүлтийг баялах болох юм аа. Эзэн ийм зүйл баялах юм байна. Тэгвэл эзний баялуулах зүйлийг хийцгээе. Хайртай хүнийхээ баялуулах тэр зүйлийг хийх нь энэ хайрын илэрхийлэл байдаг болов. Хайртай эзнийхээ баялуулах тэр зүйлийг бүгдээ хийж амьдарцгаая. Тэгвэл өнгөрсөн бүхэл амьдралаа шалгаж үзье. Анхны хайрынхаа тухай одоо бодъё. Анх ихдээ би яаж эзний төлөө ажиллаж байсан? Яаж эзний үгийг уншиж байсан? Яаж эзний төлөө явж байсан? Тэр чинь өнөөдөр хэвээрээ байна уу? Яаж гэрэлж байсан? Яаж хайрлаж байсан? Яаж анх гэр бүл болж хайрлаж нөхөрч байсан тэр хүмүүсүүд одоо ихнэрээ нөхрөө бодцгоо. Энэ чинь ямар байна вэ? Бүгдээ эзний төлөө өөрсдөө зориулах хэрэгтэй. Энэ хичнээн бөөжсэн хүний амьдрал хугацаатай. Хичнээн бөөжсэн хүний амьдрал хугацаатай. Байнгын өдөр болгон гимнастик хийгээд өдөр бол өглөө болгон гүдэг хүн амьдралаа хэдийн хэрэг уцагдгийг та нар мэдэх үү? Статистикээр. Насан туршдаа гимнастик хийсэн, бие нэмрийн дасгал хийсэн хүн амьдралаа 10 сараар л уцагддаг. Хүний амьдрал хичнээн ихээр бөөжсэн ч, эрүүл хоолсон ч, эм тариа хийсэн ч, эмгэлттэй энэ эрхтнүүдээс бүх шиг солиод донор монор болоод хиснээ ихэр бөөжсөн ч гэсэн хүний амьдрал хугацаатай юм аа.
Хүний амьдралын 100 жилийн мөнхийн цаг хугацаатай харьцуулбал юу юм бэ? Өчүүхэн зүйл. Юу ч биш. Хичнээн ихэр бөөжсөн ч хүн ядаж мянга наслахгүй шүү. Ядаж сайн наслахгүй шүү. Түүний амьдралыг хэний төлөө зориулах ёстой вэ гэдгээ өнөөдөр бодъё. Энэ асаа бомдарч байгаа жүнцний гал шиг, лаа шиг, лаа хахад ингээд өндөр дуусч байгаа гэдэг түш. Хэсэг хугацаанд өөр шараад гэвэл дундарсан байдаг шиг. Хүний амьдрал яг л юм байдаг юм аа. Тэгвэл биднээс төвхтэй ахад хэдэн жилийн амьдрал байна. Тэр бүхнийг яагаад түүний төлөө зориулж болохгүй гэж? Яагаад Иесусийн төлөө зориулж болохгүй гэж? Яагаад хожим эзний өмнөрөө эрэхтэй би танд залуунаас авралгүй эзэн. Би танд дундсаа зориулсан шүү эзэн. Би танд өчтөөсаа ч гэсэн таны төлөө би зориулсан шүү эзэн гэж хэлэх тийм хүн энэ дунд олон байгаасаа гэж хүсэж байна. Амен. Бүгдээрээ зөвлөе. Өөзөн бахамнэ та бидний хайрлаад өөрийнхөө амийг өгсөн. Хинч биш үлднүүд байна. Та бидний өөртөө сонгон дуудсан. Та бидний хинч зээч өөрчлөгдөшгүй тэр бүхэл гэмнүглийг та өөрийнхөө амаар, өөрийнхөө цусаар, өөрийнхөө биеэр төлсөн баярлалаа эзэмнэ. Өөзөн бахамнэ та намайг хайрлсан. Та биднийг хайрлсан өшөөс энэ залуу эхнэрээ яаж хайрлаж, яаж бүүзгэж, яаж бүхий зүйлээр нь хандаж тэтгэж байгаа шиг та биднийг үнэхээр аз жаргалаар бэлхүүлж, үнэхээр амар тайван амьдруулж өчсөн зураг эрүүл сарвал илэг бүтэн инх түүх амьдруулж байгаа гэдэг үнэхээр тань талархаж байна эзэн. Харин таны хайр биднэр ташуурч. Бидний таныг хайрлсан хайр маань энэ нэмэгтэй шиг энэ сүү төсмөш өөрчлөгдсөн бол та бидний нэмэлтийг яг одоо өөрчилж өгч байна. Өөзөн бахмын энэ нэмэгтэй тухайсан. Энэ нэмэгтэй эцэст нь би танад тушаая. Би танад тушааж байна. Би дурлалтаа үнэхээр шалсан байна. Над шиг алдаа дахин бууд автагдсан гэсэн шиг эзэн. Бид нар үнэхээр итгэлдээ хор муу байгаагүй байна эзэн. Туслаж өгөрөө гэж бодож байна. Итгэвч хүний хамгийн муу гимнүгэл бол гимнүгэлдээ дасах явдал байдаг. Гимнүгэлдээ дасах явдал. Ихтэй гимнүгэл хэрэгтэй энэ айц ичхүүрийг авч ирдэг. Эсвэл нэгцүү болдог, загварч чадахгүй. Дахин үйлдэл болоод энийг тоохоо болдог. Энэ муухай гимнүгэл та намайг оруулахаас та хамгаалж өгч байна. Үргэлж зүрхсэлээ таны өмнө хянаж, үргэлж таныг үнэхээр анх хайрлсан шиг, анх учирсан шиг үргэлжлүүлж явах та тусалж өгч байна. Анхны хайрыг минь та өглөө болгон сануулж өгч, өдөр болгон сануулж өгч. Миний амьдралаар дамжуулаад, миний үйлчлэлээр дамжуулаад, миний хийж байгаа ажлаар дамжуулаад зөвхөн таны нэр алдаж болох бай, таны нэр магтагдах бай. Иесус Христ та мэддэг. Амен.